Түүхэн 80 жилийн ойгоо энэ сарын 1-ээс 4-ний өдрүүдэд ёслол төгөлдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төв ойдод зориулсан номын баярыг зохион байгууллаа. Номын баярт аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна Цэцэг сумын Харьяата, Монгол улсын ардын эмч Хөдөлмөрийн Баатар, академич Начингийн Баасанжав, Монгол улсын хүний гавьяат эмч Төмрийн Шинбаяр, Улаанбаатар хот дахь Цэцэг сумын нутгийн зөвлөлийн дарга Зандан балын Цэдэн жав нарын хүмүүс оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулан гаргасан уг номыг Монгол улсын эрүүл мэндийн салбарын Ахмад Зүтгэлтэн, Нэрт нийтлэлч Пөөдрийн Янсан болон Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Солонгоноор эмэгтгэн гаргасан байна. Энэ төвхт ойд зориулсан ном 2007 оны намын үргэлжил 2 дугаар дэвтэр болон гарч ирсэн. Энд 1-р дэвтрээс хэмжээний хувьд том өнгөрсөн номонд орхигдсон юм уу дутуу зүйлийг нэмж бичсэн, шин зүйл оруулсан, цаашдын энэ байгууллагын түүхийн дараачийн үеүүдэд ихээхэн тус нэмэр суур хэрэглэгдэн болно гэж ингэж бодож байна. Эрүүл мэндийн төвийн ойд зориулан гаргасан уг номны хувьд судалгаан дээр тулгуурлан тус сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байсан үе үеийн эмч ажиллагчдын дурсамж дуртатгалыг тусгасан 9 бүлэгтэй бүлэг тус бүрэн дүгнэлт орсон өргөн агуулмжтай ном болсноороо онцлогтой болжээ. Цэцэг суманд хүн эмнэлгийн салбар үүсгэн байгуулалтын 80 жилийн болж байна. 80 жилийн ойг тохиолдуулан Цэцэг нутгийнхаа нийт ард түмэн болон энэ суманд ажиллаж байсан эмч ажилчид үе үеийн эмнэлгийн мэрэгчлүүдтэй болон одоо ажиллаж байгаа нийт эмнэлгийн хамт олондоо баярын халуун мэндийг хүргье. Ховд аймгийн Цэцэг суманд эрүүл мэндийн салбар үүсгэж шогжсны 80 жилийн ойж байна. Өнөөдөр үнэхээр бахархалтай байна. Би сургууль 1990 онд Анга ухааны дээд сургуулийг төгсөж ирээд энэ эмнэлгээс ажлынхаа гарааг эхэлж байсан тэр үеэ бодоход үнэхээр сайхан хөгжсөн байна. Тэр үед хамт ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын ажилчдаа одоо ажиллаж байгаа хүмүүстэй эрүүл мэндийн салбар үүсгэсэн 80 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж, урт наслж, удаан жаргахын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүгдийнхээ ач уянаар төрийн хайр хишгийг хүртэж яваад маш их баяртай байгаа гэж бас бахархалтайгаар илэрхийлье. Энэ төрсөн нутаг Цэцэг сумын эрүүл мэндийн байгууллага үүсгэжсэний 80 жилийн ой болж байна. Энэ ойн халуун мэндчилгээг Цэцэг сумын эмнэлэгт ажилласан үе үеийн нөхдүүд, үе үеийн ахмадууд, одоогийн хамт олон болон цэцгийн нийт хөдөлмөрчтэй мэндчилгээ дэвшүүл сайн сайхан эрүүл энхийг өсөн яриаж байна. Тус сумын эрүүл мэндийн төв нь анх 1937 онд Баруун Бураат хэмээх газар дах 2 гэр 3 орон тоотоогоор байгуулагдаж анхны эрхлэгч эмчил совилогчаар өндрийн довдон нэм ажиллаж түүнээс хойш сумын эмнэлийг өргөжин тэлэн сумын их эмчийн салбартаа болж сумын эрүүл мэндийн төв болтлоо 80 жилийнхээ үүх түүхийг илээсэн байна. Энэ сумаас Ахмад эмчиж амсранд орж анх баяр Монгол улсын хүний гавьяат эмч Шинбаяр, Морхо, их эмч Сэт зэрэг нийт 20 гаруй цагаан өмрөгт баатрууд энэ эмнэлгийг удирдан ажиллуулж байсан нь бахархалтай. Одоо тус эмнэлгийн эрхлэгч эмчээр их эмч Солонгоо ажиллаж 24 хүний орон тоотоогоор жилдээ 2900 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.